Чи нэр бас гой хүүхдээ шүлэг зохиох юм аа. Яруу найрагчийн сэтгэлгээ гэж. Манай ажлын газрын хүүхнүүд бүр ангаагаал хоцорлоо. Үгийн ураан гэж. Зохиогоо явчихсан шүү дээ. Чи нэр манай ажлын газрын хүүхнүүдэд бүгдд нь шүлэг зохиож өгсөн мөртлөө ганцхан надад зохиож өгсөнгүү. Би чамд харин шүлэг зохиосон шүлгээ уншиж өгсөөр байдал танаахан ч надад шүлэгээ зохиогоод өг гэдэг байх юм аа. Би чамд өчтөр урд шин дин дун гэдэг нэртэй шүлэг зохиосон шүү дээ. Тийм үү? Би чамдаа уншиж өгөө. За тэгэж та. Дин дун. Зуны халуунд гадаач дин дун. Зуурмаг бүгчим гэртэж дин дун. Сааман угаад ахнарч дин дун. Сайган базаагаад иргчнарч дин дун. Шон дээр янцах мордч дин дун. Сүүдэр дайглах нохооч дин дун. Цайгаан амс хийгээд ижиминч дин дун. Чамайгаан бодоод би чинч дин дун. Бас өрмөц өвтэй юм а тий. Хөөрхөн байна уу? Хүшээ бараа. Би чамд нэр газар дээр чи үг өгөөд чи шүлэг зохиовол ямар. Тэгээл та болно шүү дээ. Чадна шүү дээ. За тэгвэл ямар шорголт. Шоргоолж юу? Их сонин сэдв байна шүү. За оролдоод үзье л та. Шоргоолж өөрөө шоргоолж юм. Шоргоолж өөрөө шоргоон дээр амьдэрдэг юм. Шоргоолж өөрөө шоргоолж юм. Шоргоолж өөрөө шавар дээр амьдэрдэг юм аа. Тэгвэл нар. Нар. Нара. Нар бол нар юм. Нар үүлний цагуур ордог. Нар бол нар юм. Нар уулны цагуур орчлоо. Хайцсан бүүмэд мэдхгүй хизээргийн. Чи бас тэгжээд их сонь өрмөц үгтэй шүлэг бичих юм аа. Абсурд авангард руу чигчдэг байхгүй ойлгохдохгүй болсон юу? Надад бол нэг ийм шүлэг гой санагдд юм аа. За ямар шүлэг? Холих газраас гялалзан харагдагч өнгөт одоо. Хөөе, ямар хөөргөн шүлэг зохиосон юм. Хөөргөн биш дээ. Чи ой, авьяас байн чам төө яа. Чи надтай жоохон суралцаад хичээлэх юм бол хоёулаа хөөргөн шүлэг зохиогоод ном дэвтэр төөгөр хийгээд даргахад юм байна. Хөөе, юу яриад юм бэ? Чи энэ шүлгийн зохиогч нь мэдэхгүй байгаа юм уу? Хин чи зохиог байжгаар. За сансар охторгуу нар сартаа ойрхон Жанипек гүр аригч хоёр явж байхдаа бичсэн юм уу? Чи тоглоод байгаа юм уу? Гүй тоглоогүй. Нацад орж шүлэг штэ. Ямар нацагд орж? Дашд орж юм. Дашин байна дөө. Дашин байна агуу хөөе. Чи энэ яруу найрагч нарыг дандаа нэр овогтой хэлж явахгүй бол би чи боддоо штэ. Эренчний чооням байна. Ингүү. Баугийн тавгсрэн байна. Игэлгүй. Төр отын бархуу байна. Эргүүгийн хот. Юу яриад байгаа юм бэ? За. Толгой холбох жоо тэр байхгүй юу? Миний орой ирээ тэгээд аав ээж ах ичтэртэй заавал танилцсан шүү заа юу. Яа, наад намайг яаж хүлээж авдаг бол гэхээс л миний яс хавталцаад байна шүү дээ. Чи тэгээ хурдан уулзахгүй бол одоо юуг энэ гизэнт хүүхд чинь томрлоо шүү. Үгүй ээ, миний нугуун өр нэр наа чи боожод байж байгаа. Иви нугуун үрдээ зориулаад шүлэг бичнэ би нэр өнөөр. Тэгээ хойлоо орой гэрт уулзъя заа юу. За орой уулзъя заа юу. Нэр уулзахгүй бол одоо хизээ уулзах юм бэ тийм үстэй. Би нэр наад хевлийд хүрээ гарч ирэнгүү та хоёрыг нуруунд дээрээ үүрээл энэ амьдралын хэцүү бэрх хүнд болгоныг нэрээ даваал туулна заяа. Чи надад итгэж байгаа үстэй. Итгэж байна хараа. Итгэж байгаа үстэй. Маргааш бол орой. Би та хоёрынхоо төлөө амьдрнаа заяа юу. Байж байгаа. Яасан? Автобусны мөнгө байна уу? Йоо. Байгаа штэ. Хараа автобусны мөнгөө гарцсан. Нөгөө дээдлийнхээ керманд. Керманд. Байгаа штэ. Манай хоёр дамждээ штэ. Энд ч одоо бүр. Яана. За. Би хоёрыг нэр нуруунд дээр үрээд гүн заяа. Хайртай шүү. Орой уулзъя. Ой мөвчтэй үнш. Энэ цэрэг цагдаагийн ястгагийн бүжигтэй болгочихвол гоё юм биш үү? Бүжгэж очоод за өмнөхөө үзвэл бүжгэж ирээ л. За тоож өвчгөн жоох юм чи. За нөхөр генералын дууц ясаар хүү мөрдөн бацаагч аглуу хөргөж ирлээ. За болно. Ажил төрлөнөх байна уу? Ажлаас их юм алга. За аргагүй. Энэ Монгол улсад гарч байгаа гэмт хэргийг ганцаараа мөрдөд барахгүй ш. Хөөе ганцаараа багтай хөө. Надаас өөр юм байна. Тоож өвчгөн. Аа юм би гайгүй үстэй. Давгүй. За чи тэр миний сургийг гаргах гэсэн хүмүүсийн сураг ажиг гаргав. Би тэрооногийн талаар л явчих. За юу энэ ооноо гэж бас толгойн эргэцэх хүүх юм. Яасан? Та бид нар зүгт загтав. Энэ гэр бол цэрэг армийн гэр бүл. Энэ айлын шкафыг онгойлгоход шинэлгэл бакал. Та тэгж заадаг. Энэ айлын цэргийн хүмүүстэй суух ёстой гэдэг. Тэгэл ооноо хар. Ямар хүнтэй суух гэж байна? Ямар хүнтэй? Зүгээр л нэг яруу найрагчтай.
толгойн иргсэн дурак. Гар! Маргааш харуулж дээрээ. За баяртай. Ой. Юу ч чадаа. Йой, би яг ажил дээр байна гэж бодлоо шүү. Байтлаа бүр гэрээс хөөх нь одоо бүр. Ажлын нагруск. Хажуугаар нь ооноо намайг ийм байдалд оруулж байгаа байхгүй. Би ч гэж би гараад явж идэг бас. Даач Яахгүй аргагүй. Чи наад амралт мамралтаа аваа. би амарчих юм бол энэ гэмт хэрэгж овоочих гээд байна шүү. Хүй. Би байж жигд бариад байгаа Хүй. байхгүй. Чигэд бариад автаа. Тэр танилцсан залуу нь хаана юу хийдгийг. Танилцсан залуугийн судалсан. За. Ооног эргүүлээд байгаа Эргэн Б. Төв аймгийн Лүн сумын харьяа. Төв аймгийн Лүн сум бол одоо малын хулгаагаар улсад дээрээс 3-т гардаг. Саяхны 3 бод малын хэрэг гахад би газар дээр нь очиод дүгнэлт хийгээд арсын өвчөөд махын аваа явуулсан байгаа. Ийшээ нэг тракторын мөр, ийшээ нэг дугуйны мөр. Ой. Хүн ярьж байгаа малын хулгаар орох ямар учир үгүй байж тоо. Энэ ажил. За цааш нь. Эргэн Б. Төв аймгийн Лүн сумын харьяад 8 жилийн боловсралтай сургуулиуд төгсөөд сумынхаа улаан буланд нэг бичиг цаасны ажил хийж хагаад хот орж амьдралаа өөрчлөгээд аавыгаа баруун гартаа ээжигээ зүүн гартаа хөдлөөд лүнгийн замаар хот руу орж ирсэн байдаг байхгүй юу? Явгаа явцгаас юм уу? Машинаар орж ирэхгүй юу? Тэгээ машинаар гэж хэлээ шүү дээ одоо. Орж ирсэн машиныг судлаад үзэхээр ОБЧ 1789 гэсэн зээл 130 дээр 40 битан зүцгээд 40 битан тарагтаа цуг орж ирсэн байдаг байхгүй юу? За. Тэгээ орж ирээ сурган тасрангууд би энэ зохиолч дэвлийн хороонд бүртгэлтэй болов гэж нэрийн шүүлгээд үзэхээр байдаггүй байхгүй юу? За. Бас урд хожид гэмт хэрэг үйлдчихсэн юм уу гэд мөрдөн байцаг газар бүртгэлтэй хүмүүсийн нэрсийн чагсаалтыг үзэхээр байдаггүй байхгүй юу? Хүй. Гэхдээ яах вэ? Бурханаас заяасан нэг ганц хоёр шат шүлэг бич авьяастай. Тэр нь шүлэг бичиг бол хийж бичдэг байхгүй юу? Хулганы хөөөг битгий эвд. Хулганы хөөөгөө бол яах юм? Хулганы хөөөг ингэж яваад байдаг. Хүй. Чи тэрий шүлэг. Хулганы хөөө хэрэг алдахгүй яваад байдаг байхгүй. За тэр яах вэ? Тэр залуугийн аав ээж одоо юу хийдгийг хаана амьдэрдгийг. Эргэн Б-гийн аав, Эргэн О, ээж, Эргэн С хоёр гэртээ одоо ажилгүй суумга байдалтай. Хөлгүй улсууд юм уу? Ажилгүй л багхгүй юу? Чи тэгээ ажилгүй гэж хэлжээ ч одоо. Би ажилгүй улсыг одоо хөлдөө гатах гэхгүй. Тэр хоёр одоо яаж явж байгаа танилцдаг байна ч одоо. Танилцсан байдлыг судлаад үзэхээр өнгөрдөг наадмаар За. 7 сарын 11-ээс 12-ны шилжих шөнө. Тэг цагийн орчим Эргэн Б, Эргэн О, Эргэн К, Эргэн зөөлний тэмдэг дөрөв. За бити галзуураад очив. Бас арай зөнчиг бай. Зөөлний тэмдэг багтаа яг үү? 3 нөхөр арх хэтрүүлэн уугаад За. хордлогын байдалтай цэргийн нэгдсэн госпиталийн хордлого тайлаг тасагт төрөний тэргээр хүргэгддэг байхгүй юу? За. Эргэн Б гайгаар нар тэр Оногийн тасагт хуваарлагдаж очдөг байхгүй юу? За. Ухаангүй хөвтөх Б-гийн зүүн гарын судсаар 09 гүйлгэхэд хордлого нь тайлагдаж нүдэн нээгдэх явцдаа анхны харцаар Оног хардаг байхгүй юу? Харсан даруйд нэг дөрвөн мөрт унссан байгаа байхгүй юу? Ямар дөрв мөрт. Би хаан төрөөвэ гэж. Хаан төрстөө мэддэггүй юм уу? Тийм дурак байхгүй юу? Оо тэнэг гар байна. Унсан шүлгийн судлаад үзэхээр бигзийн явуулангаар би хаан төрөөвэ гэдэг шүлэг. Тэр юм уу? Сайхан бүсгүй сэтгэлийг эцэг минхэн төрлөө би. Сайхан хар нүдний мэлмэд талмарах сайхан бүсгүй сэтгэлийг эцэг минхэн төрлөө би. Яаж байна чи ч одоо? Яг ингээд уушаа дуус мөгц Эргэн Оно халаада тайлаад Эргэн Б-гийн дээр ойцсон байдаг байхгүй. Ээгэлси. Досол хийж байгаа дурлсан золигнууд байх нь. Толгой нь эргэсэн. Би ойлгохгүй. Миний хөө. Одоо энэ хоёрыг уулзуулахгүй хоёр тийш нь болгож гаргаж чарга юу байна? Ууцуулахгүй 3 арга байна. За. Эзэн олдохгүй байгаа хэрэг гүтгэх. Үл мэдэх хэрэг тоох. Нэг бол цогцсон олдоход аянг цалхаад цогцсон болох. За чи бити галзуураад чи. Ой, болжгүй ер нь цааш нар уучих гэдэг юм. Арай хөнгө арга юу байна? Хөнгөн 2 арга байна. За. Шууд хүргэнэ болгоод 20 хийх нэг арга байна. Нэг бол хурдан морны сүлээс хөлнөөс нь дүүжлээд хурдан мороо ташуурдах нэг арга байна. Чи галзуураад чи. Хүй. Хож өвчгөн жихийн зүгээр. Өвчтэй.
солиод ирлээ. Валаач! Хитэр дому тавьчих. Ави амрэгри. Автаусны. Ядарга хүүгээ үнсий. Ядарга. Ахи амрэгри. Дүгэ амрэгри. Автаусны. Дүгэ үнсий. Ави мэдээ сайн битээ. За сайн да. Ахи ажидад сайн битээ. Сайн да. Ом саяар. Мэдээлэл болоод гараа явчих юм. Өч одоо юу болж байна? Юу болоод орилоод байгаа? Командалж шүү дээ. Командуулаад гараа явуулсан биш шүү дээ. Чи ингэж командлах юм уу? Манай цагдаагийн команд сүртэй шүү дээ. Сүртэй. Та мэдгүй Юу гэж байгаа? сая өнгөрдөг наадмаар цагдаагийн баярыг үзээгүй юу? Яасан? 7 сарын 13-нд Сүхбаатарын талбай дээр амар юм болсон шүү дээ. Юу болов? Яа! Сүхбаатарын талбай дээр зүгээр будаг цацаа ийцсэн шиг битүү цэгэр бүх цагдаа нар Максимат парад гоцсоо даамсаад бүгдээрээ ч гэсэн би хамгийн нүрийг нээд. Яа! Намхнаараа. Та намхан болохоор би намхан баггүй. Хөөе. Би хамгийн нүрийг нээд. Яа, битүү цагдаа нар. Тэгээвэжсэн хотын захиргааны талаас задгаа тайрдсан жирийсэн дээр сандаг очрог генерал цавцсан байл идэ. Бенжинэл гараад ирсэн бай. Жирийсэн дундаа нэг унтраал буцаж асаа. Тэгээд яг жигсаалын урд ирэл зогс. Тэгэл командс. Би юу ч ойлгохгүй. Хажуугийнхаа цагдаагаас энэ юу гэж хэлсэн боцлогоо сонс гэж. Өөч. Тэгсэн чи бүх цагдаа нар Надад зүгээр ааж. Сажигдаа. Ямар сандаа Сүхбаатарын хөшөө эргэж харах вэ тэгээд. Юу? Чингис хаан шиг суулт дээрээс нэг босоод буцаж суугаад. Урдгийн хоёр бордоо баатар морой солид авах. Адэр Загти алдаад байж. Чи вайд. амар болсон шүү. Шөө хөдлөд багт. Аав! Ахтагтай гой команд чи би бол ойлгоод байгаа шүү дээ. Хей. Яасан бэ орцсон? Ороод гарлаа. Оо, яг урд байж байгаа та өөрөө. Энэ манай солиотой шиг нэр. За, аав наадмаар юу юм? Юу хийх вэ? Хүүгээ харав уу наадмаар? Яасан? Хараагүй юм чи би зургатаар гараад од болсон уу? Хараагүй юм уу? Амжаагүй харж. Хараагүй юу? Хизээ. Наадмын нээлттэй намайг хараагүй. Би яаж харах юм? Би их төвний гүрэн дээр хамгаалт гацсан байсан чи яаж? Эсчэнд өгжг харуулаад зогсооцооч. Оо, таны гүрэн дээр байж чи би стадион дотор байлаа ш. Зургатаар гараад од болсон уу? Яаси? Ангигаа 3 зэрэгтэй дөрүүлээ. 9-г цагаан тугаа тавиад зогслоо. Халуун наран зогслоо. Тэгсэн баахан улс шүхрээр бууж. За. Нэг тэнийг намаа чиглээд ирлээ шүү. За энэ ингэсэж жагаад холоор явж байдгүй гэж хүлээгээд байсан улам ойртой л. За энэ орой дээрээс унж бадрахын биштэйс яг чиглээд ирлээ шүү. За энэ яг дүрс яг толгой дээр угаад ухаан алдаа нэг сэрсэн эвлэг. Би зургатаар гараад од болсон ой. Очиж миний дүүгийн дээр унаад ахтай яах вэ? Би болохоор од болж явахгүй юу? Наадмын 2 дахь өдөр бас зургатаар гарсан. Дахиад уу? Хараагүй мүү? Үч. Наадмын 2 дахь өдөр хараагүй мүү? Би яаж харах? Би хүүд 7 өдөр дээр соёлын хамгаалтанд атсан гэж яаж? Бас уу? Хүн нь мэддэггүй, хүн чөлөө нь мэддэггүй. Нэг шараа. Оо. Ямар сайдаа хөдөөний хүн надаас морь уух вэ? Тэгэхээр хой мод чи яаж нэгс чи морин чир тавьгаад ах нь амаа үзэнд орсон шүү дээ. Ахын тэр морины хамгаалт дээр очи би стадион дотор байлаа шүү дээ. Бас зургатаар од болсон ой. За ангигаа 3 зэрэгтэй дөрвөлөө гарч ирээд тугаа тойроо зогслоо. Тэгсэн өглөө хоодоос осорчихгүй юу? Халуун наранд ингээд гүрийгээ зогсоод яг энэ чигээрээ ухаан алдсан шүү дээ ингээд. Шороо мандраа тэр зургатаар гараад од болсон ой. Хоол хонд идэ зогсоход яадгийг. Харин тийм ээ. 3 хуушуур худалж аваад идэхэд яах вэ тийм. Тэр ийм хувцастай ямар хуушаар авахгүй ойчрлоод байж ил тэр.
Юу болсон яагаад дуудсан? Энэ гэр чи хэцүү юм болоод байна. Яасан? Яасан бэ? Ахын жирэмсэн болсон. Юу яриад байгаа юм бэ? Юу яриад байгаа юм бэ? Чи ер нь энэ гэр оронд юу болж байгааг мэдж байгаа юм. Чи би тэнд ажилтаа байна шүү дээ би. Ажилгүй юм байгаа. Юу болсон яасан? Наран солон хүнтэй суухаар болсон байна. Үгүй наран солон энэ оно. Ямар үнэтэй? Наран солон энэ оно. Ямар үнэтэй? Цэргийн биш. Яруу найрагчтай. Яруу найрагчаа. Үчтэй хаава та хэлдэг үстэй. Заавал цэргийн үнтэй суушгүй хэлдэг үстэй. Тэгээд алгалаа байна шүү дээ. Оо, тэр муу яруу найрагч нь үүдэн шүдэг ёстой. Цөм зохиё. Ой. Яа чи юм уу дархалцаад байгаараа. Өө би ингэж надад байна шүү дээ. Ишрээгүй 10 тэрэг байгаа ш. Би зүгээр тогуул. Ой. Гэлэхээ өдгөж тогсон явах юм зүгээр. Өнгөрөөд ах юм. Хөөе, барагтайхан байж. Оо, ах юм. Нөхөр гүн Амрагири. Нөхөр генерал амрагири. Болно. Ах амрагири. За шамтай мэдтэй шараад яа. Хар! Маргааш орон тэрэг. Мэдээ үстэй. Ойтой ч одоо. Энд хэлдэ. Энэ одоо савд юу маргааш 10 цаг тэрээр гэх юм. Эрдэнэ энэ яснаа маг. Маргааш 10 цаг тэрээрээс би нэг мэдсэн чи маргааш өгдө 10 цаг цагдаагийн газрын гадаа зогсож ирж штэ гэсэн. Юу хийж вэ? Энэ хувцдаг мэдгүй яах гэж ийснэ ч ойлгоогүй ирвцээ гэсээр. Манай командын машин хажуугаар өнгөрч намайг гайхаад хараад өнгөрсөн штэ. Тэгээ ажил тасдаг нэг сарын цалин байхгүй. Зодгоо. Эрдэнэ яс бас нэг дуудгаар яваад байсан чи айлын байшин ядчихээн. Нэг айлын аваа хөргөн настаа нэг эмгэн миний байшин шатлаа унтраагаад өгөөч гэж би нэг үгүй өөрөө мэдгүй. Маргааш 10 цаг унтраагаа яваад гэсэн. Яа бүрт ажлыг үүсгэнгүүд 2 сарын цалин бас байхгүй. Басуу. Байхгүй. Чи наад нүүр амаа угаагаад яваач. Нүүрөө угаах зав хааваа. Би л гал сүнэгч гэсэн шиг явах юм. Түр түмний төлөө гад гэж явсаар ямар санд ориг царайгаа хараг 10 жил болж шít. Эрдэнэ манай ангийн загш намаа дуудаад. За. Ямар санд ангийн загш дуудлаар нь явж ороод яа дараг дээр ингэж орох үгүй нүүрээ сэмбэт л угаачаад явж ороод нөхөр дарагч таны дуустаар оноо ирлээ гэсэн чинь харж авч ирсэн аа. Тэм аяглаа яваад оног болоод дэр гэсэн. Дараг нүүрөө угаац дараг танихгүй шít. Яац юм бэ? Яагаад өгжгөө бариад байгаа юм? Үгүй харин эртээ дарагч дуудаа яваад орсон чи харин наадмаар ангид төлөөлөө шүхрээр буу гэдэг ба шít. Чи чаддсан юм уу? Ямар юм чаддгийг. Тушаад мэдлэг хүнстэйг гарч байгаа. Үгүй энэ онгоц ёстой амир юм биш шít. Яаж? Үсрээд ухаалчт юм биш шít. Нэг сэрсэн чи шүгэр дэлгэсэн. Эстоник бол буухгүй дайвуулж байна. Тэр доод битүү хүн. Ингээд доошаасан чинь яг нэг тэр хүнд таруулан тэр доор гэж зогсож байна. Хаашаа гэж сонсож байгаа ч юм одоо тэр дуу чимээд би ямар задуурч гэдгийш гэд орилсоор байгаа яа бүзэг яг дээрээс нь төмрө мадганых нь төмрө оройн ямар амар шавах юм бэ яг бүхсөрөө зүгээр пүлгээд ороош угаац нэг сэрсэн гимтэл дээр сэрсэн шүү дээ Ой. Тэр дээрээс бууж ирдэг та юм уу? тий Чи доор нь байгаа би штэ. холдоод өгөхгүй яадаг дурахгүй Яаж ходож болоход ушаалаас өлж болохгүйгээ байж байгаа ч юу? Таны гэж мэдсэн бол харж байгаад ингэж гаргачих штэ. чи ингэ гаргасан би бас ингэ гаргачихгүй наадмар нэр ах хоёр томбаш шиг нэр дээрээс аваартад ангаа болсон байж Чи харин дүү дээр ойцсон гэх юм. Эсвэл цагаан туган дээр өлгөгдсөн бол яа? яа наадмар туга хураагчдыг би нэг хар хэрэг шиг туган дээр явж яси Яах юу байдгийг? ажил төрөлтэй яг дууцсан Яах юу байдгийг? Энэ оно чи хүнтэй суухар болсон байна. Уашгүй айд цэргийн анги үнтэй Угсны чи цэргийн анги. Ангиго. юу гэсүг Ангиго. Яруу найрагч. юу Эмэ, яруу найрагч. аваа бид нар ярьдаг үстэй заавал цэргийн үнтэй суун энэ удмаа тасалдахгүй заавал цэргийн үнтэй суун гэдэг тэр өнгөрч байгаа юм уу Ийм байна. чаавас харва чи хүний завдан залхуудаагүй юу Солиотой хог. Галд юм шаталгаж байгаа улсын үгийг зээжлээд авчий. Энэ хогш. за яах нь яах нь чи галтай хүн уу Яа тамиг татъя. галтай хүн чи галтай хүн чи ингээ галтай барь чи мэдүү чи галтай хүн би унтраад урд ажиллаа яа гэж байна Энэ одоо аашаа бэ? Гал командгийн үсийг кармалаа явчих юм. хэлэлтэй наадмар Тайдасроо ярьцгаацноо. Яг юм бэ? Чиний явдлыг сонсоод хөөсөр огоо зогсож байна. За би тэг асуугаад шийдвэл. Хүй. За оно.
Ахандаа хувьдаа над яруу найрагч чи хүлээ зөвшөөрөхгүй заяа. Би ч гэсэн. За оноо. Бидний төрүүлсэн ээж цэргийн хүн байсан шүү. Тэш. Юу яриад байгаа юм бэ аава? Та цэцэрлэгийн багш байсан гэж хэлээ үстэй надаа. Юу? Цэцэрлэгийн багш тагнуулч хүн байсан байхгүй юу? Тийм баха. Гү тэгээд цэргийн үнтэй суу гэл та нар өөртөө хүнтэй суусан чи хаана байгаа? Олдохгүй байна. Би сая нэг Цэмбэлмаа гэдэг хүүхэнтэй танилцлаа. Өглөө босгоор төрөвч хосорч хармаа хэрэгчээд ах юм. Тэгсэн юм туугаад байдаг дураагүй ч. Тэгэхээр цэгийг хорчлоо. Дараа нь би нэг дууя гэдэг хүүхэнтэй танилцлаа. Ариг ухаараа нүгэлтээ агсан юм. Барьж авд нүдэд юусоо болохгүй. Тэгэхээр дуугийгаа хорчлоо. Хинэгийн сайжрах багтаа гэж хүлээгэл байж. Хэний минийг бүгд заавал цэргүүнтэй суухад гүрийгээд өдөө хүртсэн явж л өндөг. Харин манай загчийн нарийн бишин дарга байсан тонгааг санаж байна. За тэр юм ярих гэдэг. Ярихгүй энийг эргүү юм чи ойлгохгүй штэ. Санаж байна загчийн нарийн бишин дарга тонгаа. Санаж байна. Оо айстайхан цэргүүнтэй сууна гэж тонгаа итэш чинь 2-3 сар наанууд санаа овоо ирчихсэн чи тонгаагийн ээж ам танилцъя гэдэг байгаа. Яваад очиж 2 хөгшин 5 хантаа гэрт потис амьдралтай байна. Нэг нэр хүнтэй амьттай айдуулаа суужсэн чи тунгаа гэж гэрээ хадахга чүдэн зураад 100 руугаа ойртуулсан би чинь гад тайхан өгөж яагаад канистртай байхтаа цацаа яасан чинь бензин бол таарсан шүү дээ. Энэ гэрчээс мангар хурдан шатдаг түр гэл бах болчих юм биш. Тэгин штэ. Би айдын гэр шатаас ингээд 6 сарын цайд бас байхгүй. Чи ер нь цайлаа авч үтсэн юм уу? Сүйд 2 жил аваагүй явж байна. Ийм л байна. Ийм л байна. Та нар ингэж байгаа бол надад ч гэсэн хэлэх юм байна. За, илтэг би сонсъё. Би жирэмсэн болсон. Юу? Хэрвээ та нар тэгэж их хүсэж байгаа юм бол би энэ гэрч чи эцэггүй хөх төрүүлээ хөвччихье заа юу. Чи тэгээ эмчиг хэлсэн доосон юм уу? Гүү болооч нэ шатав. Оо яна аваа ич одоо чүдэнцээ зураад эхэлсэн биз дээ. Наа чи бүр дөрөлдөж байна. Одоо яах вэ? Аав. Би тэр муу яруу нарийн чинь одоо цөм зогч ил доо. Чи ой. Би зүгээр тохоо. Ой. Ийм өнгөрөөд ах юм. Хоёр. Аав. Оо. Ер нь энэ гэмт хэрэг үйлдэж байгаа залуусыг ингээд хэрэг бүртгэлтэй танилцаад байжгаад голцоо эцэггүй хүүхдүүд байдгийг шүү. Одоо яах вэ? Дөрвөл энэ асуудлыг сайтар ярилцъя. За би явлаа. За. Ой юу Амаач. Энэ ирж байгаа мөн үү? Чи хайшаа энзим явна ч одоо. Энэ одоо тахилтай уудын хадагтай бод юм уу ааш? Яста өсрөө чүдэн зураад байгшгүй сайхаасан даа энэ. Хүнтэй танилцсан гэдэг хүмүүний амьдрал юм. Хүнтэй танилцж байгаад хөөгдөд гарвал яана хаалганаас нь холтын хөөе. Энэ ч одоо Ишээ зогсоо. даш балбаргүй сүс шиг бороод ирв үгүй юу? Аа би уулзах уу? За. Генерал ордоор ингэ гарна. Тийм маяг. Би уулзах уу? Баяглаа. Би зүгээр тохоо шүү. Би та нар зориулж нэг дөрв мөр зохиосон юм а тэрийг Чиний шүлэгтэй шүлэггүй манай гэр түүрцайн. цагдаа цагийн найз. Тэрээр дарамждаг биш. За чи өөрөө хэлсэн шүү мэд өөрөө хэлсэн шүү. Гэдэг нь худлаа цагдашгүй агуу баатар гэдэг нь харин үнэ. Цагдаа хүн зоны төлөөлж жаргалтай. Цагдаа эх орныхоо төлөөлөх их ажилтай. Ард түмнийг эр зөргөөрөө хамгаалдаг. Ахынхаа өмнө алт цэгэр хадгаа баримны хийн ёсод яв хүлээн авна уу ахаа. Юу ширачи. Я солирчачи. Ахад гоё юм ширэ. Яага маягдаад байгаа биш. Ах одоо уураад ах юм аа. Аль би уулцсан юу нэ чи? Эх орны жахуу хүндэт харуул. Эр зөргийн дүйд хүндэт харуул. Толгой дээрийн шүгэр унсаж тоохгүй зогсдог хүндэт харуул. Тунч ганган хүндэт харуул. Тав хийсэн хүндэт харуулаа. Эдийн дээд эрхэм хадгаа барин мэхийн ёсол яа хүлээн авна уу та? Хүргэн намарги. Ой. Юу үзэх юм хайш хийж байгаа. Юу болж байгаа юм бэ чи? Ямар амархан нам балдваа. Наашаараа тахын байхгүй. Ёо чи ёо манагаас. Хүнсний нэгийн хажуухан тал дөрвөн том хаалгатай дөрвөлжин байшингаас галын тэрэгний дохио гялцаал та нар гараад ирдэг шүү дээ. Би амьдртаа юм гоё шүдэг сонсч. Би танай ажлын газрын байр дийгэд ярьж байна шүү дээ. Зүгээр оршил хийсгээ явж байгаа чи. Одоо шүлгээ уншаа ахаа. Галын тэрэгний дохио гялалцсан. Галзсан улаан гал руу гүйн орно. Бусдыг тэндээс аварч гаргадаг
Гойч годгооч мэдхгүй гойн яваагач мартсан. Гой сайхан ахта гой хатга гой барина. Тэмэглээд чи яв. Яваа, манахаас яв. Хич. Ой. Аруулцаад гараач зүгээр аа. Юу болж байгаа? За чи тийм мундаг яруу найрагч юм бол миний аавд зориулаад нэг шүлэг бич. Яг үнэ. Миний бол армийн генерал хүн. Ач Бидний жинхэнэ эр хүний ясаар, цэрэг хүний ясаар суран бүсээр аруулгаж хүмүүжүүлж байсан те яваа. Йоо, бодсон чи амар санагч. Юу гэсэн бэ? Суран бүс гэсэн үү? Энэ суран бүс дээр би аавтай холбоод нэг юм уншчихгоо. тэгэж Аавын суран бүс тайлагдахад ах бид хоёр зөндөөх айдаг. Яг. Аавын суран бүс тайлагдахад айдын ихч ээж хоёр зөндөөх баярлдаг. Аавын суран бүс тайлагдахад ах бид хоёр дүүтэй болдог. Намайг хэлж. Аавын суран бүс тайлагдахад айдын ихч 10 сарын дараа хүүтэй болно. Хой. Бүсэтэй. Үй эсвай. Чи ч одоо юугаа уншиж балаач байна. Чи миний аавыг өмдгөө явжсэн гэж хэлгээд. Би ярин Энийг ав. Байныг авчи. Баяр авгав. Би л хүлээ зөвшөөрөхгүй заяа. Орхи. одоо манжаасаа. Цэгэрдэл сул зогс. Тийм байлгүй дээ. Та гурав барагтай хашгил байна шүү. Эцэгчин гэж хүн энд байна шүү. Ой. За хүүхэ. Би наад оногийн чинь аав нь байна. Харин би гадарлаад байна. Би гадарлуулаад байна тэгвэл. Харин тийм ээ. За чиний уншдагч бай, бичдэгч бай, зохиодогч бай надад юусаа хамаагүй. Чи миний охиныг хайрлж хүндэлж явна шүү. Баярлалаа танд. Маш их баярлалаа. Миний охиныг гомдоох юм болов? Ард нь асаалтай 3 танк байна. Ой. Бакар. Айжгаа. Далжиг хийгээд аваа далжигчлаа тгөөгүй юу? За баярлалаа аваа. Баярлалаа. Би дахиж суран бүс гэж тэнэгдэхгүй аваа. Чи ядаж над үсээ засуулаараа чи. Би одоо шууд гараад гусуулт чи яад гээ тий. Орхи. Ном. Анон. Чи энэ хоёр дүүгийнхаа найр хорим хийх бэлэг сэлтийн бэлд Найдлыг үсгэе. бат тулг. Яах гээд байна? Нэг л их муухай чон шиг үлсэн. Чи энэ хоёр дүүгийнхаа найр хорим хийх газрын бэлд Мэдлэг үсгий. тэмүүцэн. Би хоримын ордон очиж захиалга өгнө шүү. Найдлыг үсгэе. Би өөрөө хоримын өдрийг товлно. Одоо сул зогсцгоо. Ингэж хаамаг үнтэй суугаж байсан бол айд 10 жилийн дулмаа молмаа гэж хүүхэн надад байсан шүү дээ. Энэ дуу яруу ярьж үлээ хүнтэй суудчихгүй юу? Ой яха. Нааштай. Аав ч өөрөө бидний заавал цэргийн хүнээс хойшоо гэдэг байсан биз дээ. Аав маань одоо зөөлөрчиж. Ой яха. Одоо тэгвэл энгийн бүсгүй хүнтэй сууж болох юм уу? Болох нь болчлаа. Ой ага. Тэгвэл дүүдний хүүхэн байгаа. Хаа. Их тэнгэр аманд тогооч хэдгний хүүхэн байна. Өөх. Чишин тэр их тэнгэр аманд тогны дор ингэж зогсож идэг юм шүү. Та одоо намайг дандаа зүгээр ингэж зогсож идэг гэж бодоод байгаа юм уу? Заримдаа ингэж зогсож нүд мүдээ ирээд учрамсаар хөгж авалцсан шүү дээ тэр чинь. Яа. Ой яха. За Би ааваас агаад хэлээгүй маа. Бид хоёрын голоос бүр хүүхэд төрсөн байгаа. өөх. Чиш бас тэгдэггүй ингэж зогсохгүй бас ингэ байж идэг юм уу? Ба юу гэж дээ? Ага. Яваад авгаа өгч аваад иргүү. Өө тө танилцуулаач. Авчлаад танилцуулъя. Яа. Зүгээр хүнтэй сууж болж байгаа юм бэ? Зүгээр хүнтэй сууж болох юм байна уу? За явж галагийнхаа ануг авцгаа.